За эрхэм сайд Наранбаяр. Их хурлын гишүүд танд үг хэлэх хэрэгтэй. Та их хурлын гишүүд үгийг сонсох гэж сайд болсон юм. Нэг эмэгтэй гишүүд үг хэлэхээр нэг хар яраг ядах байхгүй. Ер нь бол энэ сайдын суудлаас огцрох болцлоо хангацсан нөхөш байна. Ерөнхий сайд замдагчдаар дараад итгэдэг бол 2025 оны төсөв хэлэлцэж байхад өгсөн хувилдах замаар төсөв хулгайлагч оролцсон. Үнийгээ буцаан татсан. Хууль давсан тушаал гаргасан. Хэсэг гишүүд хүмжилсэн. Одоо зарим нь хамт сайд болсон кандидат нь сууж байгаа. Мартчихаагүй л гээд. Улс төрчсөн томилолт хийсэн. Одоо тэр 2025 оны 1 сарын 31-ний өдрийн Б5 дугаар тушаалаар томилсон томилгоо нь хууль бусмаа гэдгийг төрийн албаны зөвлөлийн 2025 оны 5 сарын 30-ны өдрийн 227 дугаар тогтоолоор баталсан байна. Үүнийгээ засаа гэдэг шийдвэрийг танд өгсөн байна. Харамсалтай нь одоо хүртэл энэ бичлэнгээр улс төрчсөн, намчрахсан, бусдыг бүлэглэн шахсан томилгоо гэдэг байдлаа зогсоох ёстой энэ нөхөр бол. Ер нь олон мянган багш нарыг доромжилж гүтгэж, урдаас нь мэдрэмж хийж болохгүй. Багшийн их сургуулийг би төгссөн, бакалавр, магистр, докторыг суралцсан. Тэрстэй ерөнхий шалгалтыг бүгд цаашлаар мэлжлээ шүү дээ. Юу асуудсан юм? Захын 8 шиг 6 оноо нэмж өгье гэдэг яриа гарцсан гэж явж байгаа. Энэ удамшны яриа биш шүү. Энэ боловсролын бодлогын асуудал шүү. Энэ улс орны хөгжлийн том тулгуур тэнхлэх цэг бол боловсролын салбар юм. Бидний хөгжихгүй гол асуудал бол боловсролын салбар юм. Энэ боловсролын салбарыг хөгжүүлж бид урагшаа явах юм. Тийм учраас замдагчдар сайдыг томилогдсон би бас энэ үгийг хэлж ирсэн. Боловсролын салбарын хүн сайд болж байгаа учраас энэ асуудалд анхаарах хэрэгтэй гэж бодож байгаа. Хамгийн түрүүнд хариуцлага тооцох ёстой сайд чи нөхөр Наранбаяр шүү. Замдагчдар байгаа. Ийм учраас нөхөр Наранбаяраас надаас асуух юм алга. Харин сайд Аббекраас асуух асуулт байна. Тэр Ахмадын тэтгэврийн асуудлууд яригадаад байгаа. Тэр банкн дээр одоо зээлийн өгөхгүй ярихгүй юм гарцсан юм байна лээ. Энэ асуудлаар бодлогын ямар байх зүйтэй байгаа. Хэдэн муу Ахмадууд гадаа жагсаад байдаг. Зарим нэг нөхдүүд би урдаас нь очиж жагсан гэдэг чинь улс төр хийгээд байдаг. Тэгээ одоо нэг хэсэг нь Ахмадуудаа хайртай, нөгөө хэсэг нь Ахмадуудаа дургу болсон юм. Бодлогын яам энэ дээр ямар байх зүйтэй байгаа. Энэ дээр Аббекер сайдаас асуулт асууя. Тэгээ боловсролын сайдын асуудлаа замдагчдар сайд анхаарч ажиллаарай. Тэгээд засгийн газрын асуудлыг хэмжиж байна. За Аббекер сайд. За баярлалаа. Батцсан мөрөгшийн асуултанд хариулъя. За энэ өр орлогын харьцааг 50-50 байлгах тухай шийдвэр Монгол банкны ерөнхийлөгч 25 оны 6 сарын 13-ны өдрийн тушаалаар 50-50 харьцаатай байхаар шийдвэр гарчихсан юм байна лээ. За бид нар бас тодруулсан. За өнөө өглөө бас Ахмадын төлөөлөлтөйгөө уулзсан. Яхаар байхгүй амьдрал баян шүү дээ. Одоо зээл аваад л жижиг бичил бизнес эрхлэх одоо ааруул ээлзгийн юу гэдгийг оёдл нэхмэл гэдэг ч юм хийдэг Ахмадууд бас байдаг юм байна. Тийм учраас Монгол банкны нөхдүүдтэй энэ тушаалаа бас эргэж хараач гэсэн хүсэлтийг тавьж байгаа. Бас одоо ийм хямралтай үед альва зүйлийн одоо үн өртөг өсөж байгаа энэ үед бас Ахмадуудаа харж үзэх нь зөв байх. Яагаад гэвэл эргэн төлөлт нь бол бас тийм өндөр төлөлтөй зээлд орж явдаг юм байна шүү дээ. Тийм учраас энэ асуудал эргэж шийдэгдэх байх. За ер нь яг одоо хийж байгаа зохицуулт нь бол шинээр тэтгэврийн зээл авах гэж байгаа хүмүүст бол 100% нээлттэй байна. Биш хуучин зээл аваад хэрэглээд явж исэн. Тэгэх юм бол дахиад зээл авъя гэдэг хүсэл тавих юм бол 100% олгож байгаа юм байна. За шинээр огт тэтгэврийн зээл аваагүй байжгаад одоо тэтгэврийн зээл авъя гэхдээ зэрэг хязгаарлалт тавьж өгч байгаа юм байна. Ер нь зөвхөн одоо тэтгэврийн зээл биш Монгол банк маань ер нь хэрэглээний зээлийг бол тодорхой хэмжээнд бууруулах бодлого барьж байгаа юм. Бид нар хэтэрхий хэрэглээгээ дэмжиж байгаамаа. Энэ маань буцаад одоо импортыг хөөргөсөн байдаг ч юм байгаа учраас бид нар зөвхөн одоо тэтгэврийн зээл биш буцад төрлийн одоо гар утасны зээл, машины зээл гэдэг ч юм уу эдгээр зүйлэн дээр Монгол банк ажиллаа хийгээд явж байгаа юм. За энэ асуудлын араас бол хөөцөлдөн одоо орон нутгийн иргэдээс маш их хүсэлт ирж байгаа. Тийм учраас энэ шийдвэрээ бас эргэж хараач гэсэн саналыг тавьчаад байж байгаа. Гэхдээ манай яамны хувьд бол бас нийгэм хамгааллын салбар яам шүү дээ. Тийм учраас Ахмадуудыгаа бас эрсдэлд оруулахгүй байх талаас нь бас бид нар анхаарч ажиллаж байгаа гэж хариулъя. Баярлалаа. За Нацаг даржийн Батцсан мөрөгчөнд тодруулж сууя. За Аббекер гүшүүдээ тэрийгээ сайн анхаарч ажиллаарай. Тэгээд сая хагас санд 1200 Ахмадтай уулзаад ерөөсөө энэ зээлийг л ярьж ин лээ. Энэ бол одоо маш хүлээлттэй, маргаантай асуудал болсон байна. Тэгээд ерөнхий сайдын сая боловсролын сайдын асуудлыг онцгой анхаараарай. Энэ манай хүн амтчин мөнгө соёл, уян гişг боловсролтой эмэгтэйчүүд бас